Хятад хэлний Алсын зайн сургалт. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний анхан шатны 4-р хичээл эхлэхэд бэлэн боллоо. Авиазын өмнөх хичээлээр бид 2 гийгүүлэгч авиа, 5 их шиг авиаг сурсан билээ. Өнөөдрийн хичээлээр үргэлжлүүлэн 3 гийгүүлэгч авиа, 3 их шиг авиаг нэмж үзэх болно. Одоо өнөөдрийн хичээлээр сурах гийгүүлэгч авиаг харъя. Бидний үзэх эхний гийгүүлэгч авиа бол Г. Үүнийг дуудахдаа хэлний уугаар тагнаадаа хүргэж байгаад авиаг зөөлөн гарах болно. Дагаад дуудъя. Г. 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 Дараагийн үзэх гийгүүлэгч авиа бол К. Үүнийг дуудахдаа хоолойн уугаар авиаг хүчтэй хит эмэгт түргэлтэд гаргана. Дагаад дуудаарай. К. 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 Өнөөдрийн үзэх сүүлийн гийгүүлэгч авиа бол Ф. Ф авиаг дуудахдаа дээд шүдээ доод уруулдаа хүргэж байгаад зөөлөн авиаг гарах болно. Ф. 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 Ингээд өнөөдрийн үзсэн гийгүүлэгч авиаг дахин нэг таръя. Багшаагаа дагаад хамтдаа дуудаарай. Г. 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 Дараагийн гийгүүлэгч авиа К. 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 Ф. 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 Үргэлжлүүлэн их шиг авиаг үзье. Бидний үзэх эхний их шиг авиа бол Н. Н. Үүнийг дуудахдаа тагнаа угаар зөөлөн маягаар авиаг гарах болно. Н. 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 Дараагийн их шиг авиа бол Я. Я авиаг дуудахдаа хэлний үзүүрийг доод шүдний ард тулгаж байгаад А авиатай хамт дуудах болно. Дуудахдаа А авиаг тод дуудана. Дагаад дуудаарай. Я. 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 Дараагийн их шиг авиа бол Яв. Эхлээд хэлээ доод шүдэндээ тулгаж байгаад амны хайрцыг аажмаар нээн төгсгөл хэсэгт нь хумх маягаар дуудах болно. Яв. 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 Бидний үзэх сүүлийн их шиг авиа бол Ёв. Мөн эхлээд хэлээ доод шүдэндээ тулгаж байгаад амны хайрцгийг аажмаар нээн төгсгөл хэсэгт нь уруулыг цорвоох байдлаар хумиж дуудана. Ёв. 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 Өнөөдрийн үзсэн их шиг авиагаа эхнээс нь давтъя. Хамтдаа дуудаад үзээрэй. Н. Н. Я. Я. Яв. Яв. Ёв. Ёв. Ингээд өнөөдрийн хичээлдээр үзсэн гийгүүлэгч авиаг их шиг авиатай холбон уншиж үзье. Эхлээд Г гийгүүлэгч авиаг Н их шиг авиатай холбож үе бүтээж уншицгаая. Гэн. Г. Н. Гэн. Г. Н. Гэн. Гэн. Дахин 4 хөгөөрөө уншия. Гэн. 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 Гэн.
гэн 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 гэн. Одоо к гээгүүлэгч авиаг эн их шиг авиатай холбон дөрвөн хөгөөрөө амьлуулан уншицгаая. К эн кэн 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 кэн. Одоо ф гээгүүлэгч авиаг эн их шиг авиатай холбон үе бүтээн дөрвөн хөгөөрөө уншицгаая. Ф эн фэн 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 фэн. Одоо бүгдээрээ галлаад дахин дөрвөн хөгөөрөө уншиж үзье. Гэн 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 кэн 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 фэн 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 фэн. Өнөөдрийн хичээлээр бид г, к, ф гэсэн гурван гээгүүлэгч авиа, эн, я, яв, юу гэсэн дөрвөн их шиг авиа мөн тэдгээрийн холбож дөрвөн хөгөөрөө уншиж сурлаа. Үзэн авиагаа олон удаа уншиж сайтар тогтоож чийжлээрэй. Дараагийн хичээлээр гээгүүлэгч авиа, их шиг авиаг үргэлжлүүлэн сурах болно. Үзэгчдээ одоо хамтдаа үргэлжлүүлэн хаанцны хичээлээ хүлээн авч үзье. Англи хэлний Асын зайн сургуульд